Энэ сарын 13-наас 15-ны өдрүүдэд Монголын тусгай олимпийн үндэсний анх дугаар наадам болж байна. Наадам спортын 7 төрлөөр Улаанбаатар хотод үргэлжилж байгаа юм. Харин өнөөдөр хөл бөмбөгийн төрлөөр тамирчид тур түчээ сорилоо. Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай олимпийн олон улсын чанартай тэмцээнүүдэд Монголын тамирчид 2013 оноос эхлэн оролцсон. Жишээлбэл Монголын тамирчид энэ онд Австри улсад болсон өвлийн олимпиас 2 алт 4 мөнгө 2 хүрэл медаль хүртэж байсан төвхтэй. Дотооддоо ямар нэгэн тэмцээн оролтоон зарлаагүй байхад ийм амжилт үзүүлж байсан хүүхдүүд одоо анх дугаар наадмын дараа бүрч илүү урам зоригтойгоор олон тэмцээнд оролцсноо гэж зохион байгуулагчид үзэж байлаа. Үндэсний наадам болно гэж бид нар зарыг бол 2-3 сарын өмнө явуулсан байгаа. Энд одоо төвийн бүс, баруун бүсээс шалгарсан багууд энэ оролцож байгаа учраас эдгээр мэдээж тодорхой хэмжээний бэлтгэлтэй байж байгаа. Тэгээд яг ганц онцлог нь нөгөө оюуны бэрхшээлтэй хүүхдүүд байдаг болохоор бид нар яг манай байгууллага яг л тийм хүүхдүүдэд ажилладаг байгууллага. Спортоор дамжуулж эднийг нийгэмшүүлэх, нийгэмд энэ хүүхдүүдийн талаар зөв одоо мэдээлэл өгөх, нийгэм энэ хүүхдүүдийг ойлгох, яг адилхан өөрсдөө адилхан одоо тэгш хэрэгтэйгээр хүлээж авах. Наадмыг цаашдаа 4 жил тутамд зохион байгуулахаар төлөвлөд байна. Анх дугаар наадамд Улаанбаатар хотын 4 тусгай сургууль, Архангай, Баянхонгор, Говьалтай, Дархан уул гэх мэт 9 аймгийн нийт 230 тамирчин хүүхдүүд оролцож байна. Дараа жил Абу Дабид болох том тэмцээнд бэлтгэж байгаа юм байна. Тэгээ тэр бэлтгэлийг бид нар хангах үүднээс за дээр нь бас одоо тэмцээн уралдаан зохион байгуулах үүднээс хөл бөмбөгийн холбоо бол одоо энэ хүүхдүүдтэй хамтарч ажиллаж байна. За мөн Монголын хөл бөмбөгийн холбооноос тусгай одоо дасгалжуулагч гаргаж энэ хүүхдүүдийг ажиллах, цаашид тэмцээн уралдаанд бэлтгэх ийм дасгалжуулагчийг бол бэлтгэсэн байж байгаа. За энэ дасгалжуулагч нь өнөөдрийн тэмцээнд зохион байгуулж байгаа. За тэгээд хүүхдүүдэд шаардлагатай одоо хөлбөмбөгийн техник хэрэгслүүд тийм ээ, бөмбөг, хаалга, одоо ховц сунар энэ бүхэн дээр одоо хөлбөмбөгийн холбоо дэмжиж ажилладаг юм аа. Энэхүү тусгай олимпиад оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бэлтрийг нь хөгжүүлэх, тэднийг тэгшэрхтэй эгэл нэгэн иргэн гэдгийг олон нийтэд ойлгуулах, нийгэмд таниулах зорилготой спортын наадам юм а.